Өөрт тухтай байрлал эзлэн сууя. За таны дотоодд юу болж байна? Та юу мэдэрч байна? Бие мэдрэмж ямар байна? Анхаарлаа хандуул. Магадгүй биеийн аль нэг хэсэг чангарсан байвал тэр хэсгээ зөөлөн хөдөлгөж суллая. За боломжтой л хэд удаа гүнзгий амьсгал авч гаргая. Хамраараа гүнзгий амьсгал аваад хамраараа гаргая. За амьсгал авах бүр цэвэр зингээг агаар таны бүх биеэр түгж байгааг анзааръя. Амьсгал гаргах бүрт биед байгаа чангарсан булчин сулаарч сэтгэлд байгаа альва санаа завнал арилж байна. За энэхүү хэд удаа гүнзгий амьсгал авч гаргая. За бие маань илүү тогтун, сэтгэл маань илүү тайван болсныг анзааръя. За бэлэн болсон бол анхаарлынхаа чадварыг сайжруулах дасгалаа эхлэе. За та анхаарлаа амьсгал дээрээ төвлөрүүлээрэй. Бидний амьсгал бидэнтэй үргэлж байдаг. Анзаарахад илүү амархан. Хамраар орж гарч байгаа амьсгал дээрээ төвлөрүүл. Тэрхүү амьсгал хамраар ороод хоолоогоор дамжаад хэвлий зээж хаана хүрч байна? Амьсгалтай холбоотой мэдрэмж хаана байна? Түүн дээр анхаарлаа зангуудаарай. За ажмаар анхаарлаа эргэн тойронд байгаа дуу чимээнд хандуулъя. Танд юу сонсогдож байна? Түүн дээр анхаарлаа зангуудаарай. За анхаарлаа бие мэдрэмжэн дээр хандуулъя. Би аль нэг хэсэг таатай эсвэл саармаг мэдрэмж төрж ивэл түүн дээр анхаарлаа зангуудъя. Халуун байна уу? Дулаан байна уу? Ямар мэдрэмж төрж ийн? Магадгүй толгой оройноос хөлийн уул хүртэл биеэ анзаарчвал. За энэ үедээ та анхааралтай нь яг тэрхүү анхаарлын төвд байгаа зүйл дээр байгаа эсгийг байн шалгаад байгаарай. Хэрвээ таны анхаарал өөр тишээ сарнисныг анзааруул буцаад анхаарлынхаа төв дэх зүйл рүү анхаарлаа зангуудаарай. Магадгүй таны анхаарал альва биеийн мэдрэмж, сэтгэл хөдлөл, дурсамж ямар нэгэн бодолд автсан бол түүнийг анзаарах төдийдөө буцаад анхаарлынхаа төв дэх зүйл рүү анхаарлаа авчраарай. Ийхүү анзаарах төдийд та анхаарлынхаа чадварыг илүү сайжруулж байна.
Магадгүй таны нойр хүрсэн бол хэдэн удаа гүнзгий амьсгал аваад магадгүй нүдээ том нээж болно. Илүү цэг суухыг хичээгээрэй. За тэгээд дахин анхаарлынхаа төвдөх зүйл дээр анхаарлаа авчраарай. Магадгүй энэ амьсгал байж болно, эргэн тойрны дуу чимээ, аль эсвэл таны биеийн мэдрэмж. Эдгээрээс нэгийг сонгоод анхаарлаа зангуудъя. Таны анхаарал тогтохгүй ийш тийшээ сарниж байгааг анзаарвал түүнийг анзаарсан тариудаа буцаад анхаарлынхаа төвдөх зүйл дээр анхаарлаа зангуудаарай. Анхаарал сарнисныг анзаарах тариудаа анхаарлын чадвараа сайжруулах сайхан боломж олдлоо хэмээн өөртөө зөвлөн андаарай. Магадгүй та ямар нэгэн бодол, дурсамж, сэтгэл хөдлөлт автаад түүнээс анхаарлаа салгаж чадахгүй байгаа бол энэ дасгалын зорилгоо саная. Анхаарлынхаа булчин сайжруулах энэхүү анхаарал төвлөрлийн дасгалын зорилго юу вэ? Ямар ач тустай вэ? Илүү сэрэмжтэй байснаар бид нэр анхаарлынхаа төвд байгаа зүйлд анхаарлаа удаан тогтоох чадвар маань хэрхэн сайжрахыг анзаарай. За энэхүү дахин анхаарлаа амьсгал дээр, аль эсвэл дуу чимээн дээр, аль эсвэл биеийн аль нэгэн мэдрэмжэн дээр хандуулъя. Анхаарал чинь дахин сарнисныг анзааруул буцаад анхаарлын төвдөх зүйл рүүгээ анхаарлаа шилжүүлээрэй. Бэлэн болсон бол анхаарлаа яг одоогийн мэдрэмж болон биеийн мэдрэмжэн дээрээ хандуулаарай. Та энэ дасгалыг хийснээр таны дотоодд ямар өөрчлөлт гарсан байна? Бидний хүү анхаарлынхаа булчинг ийхүү сайжруулах нь бидэнд ямар ач тустай байна? Хэрэгтэй үедээ хүссэн зүйл дээр анхаарлаа тогтоох, хүсээгүй зүйлээс анхаарлаа авчрах чадвар нь бидний эрүүл мэнд сайн сайхан байдалд ямар ач тустай вэ? За өнөөдрийн дасгалын үр шимийг эрүүл мэнд сайн сайхан байдал хэрэгтэй байгаа хүмүүст зориулъя. Энэ дасгалаас сурсан чадвар, харах үнцгийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэе гэсэн зорилго тавиад дасгалаа өндөрлөе.